Өнгөрсөн 9 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө болсон улсын хурлын гишүүн Намтай хоёрт холбогдох хэргийг шалгаж байсан Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-р элцийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч Мандахын Монзуу хэмээх нямдаржийг яллагдагчаар татах тогтоолтой холбоотой мэдээлэл өнөөдөр цахим ертөнцөөр шуугиан тариад байлаа. Учир нь тус тогтоолын сар өдөр нь 11 дугаар сарын 29 хэмээн үлдэгдсэн бөгөөд нямдаржийг яллагдагчаар татаж буугаа илтгэн бичсэн боловч мөн улсын хурлын гишүүн Намтай хоёрыг яллагдагч хэмээн бичсэн байгаа юм а. Бид мөрдөн байцаагч Мандахтай уулзаж энэ талаар тодруулахыг хүссэн боловч энэ талаар ямар нэгэн тайлбар өгөхгүй хэмээн мэдэгдсэн. Тиймээс бид цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төгөөс дараах тайлбарыг авлаа. За яг одоо 3 цагийн өмнө энэ мэдээллийг цахим хуудасаас олж авлаа. Харлаа. Тэгэхээр ер нь энэ ялагдагчаар татах тогтоол 2013 оны 11 дугаар сарын 29-ний өдөр гээд ингээд тодруулагчаар тодруулсан цахим хуудсан тавьсан материал байна. Энийг бол бид нар холбогдох Мандах гэж манай чиглэлийн ахлах мөрдөн байцаагчаас бол тодруулсан. Гэхдээ энэ тогтоол нь бол яг их материалаараа бид нарт яг одоо байхгүй байна. Энэ хэрэг бол нэгэнтээ прокурорын газар шилжчихсэн байгаа учраас энэ хэргийг хариуцсан прокурор нь одоохондоо томилттой байгаа. Тийм учраас яг их материалыг нь харж иж бид нар энэ талаар тодорхой хариулт өгье гэсэн юм байдалтай. Тэгэхээр бас нэг прокурор дээр шилжчихсэн хэргийн энэ одоо яллагдагчаар татж байгаа энэ тогтоол одоо хувь хүний одоо энд гарт юм уу одоо шилжих юм тохиолдол ер нь боломж байд юм уу? Ер нь хэрвээ ингэсэн тохиолдолд бас ямар хуулийн хариуцлага яатраа? За ер нь бол ийм боломж бол байхгүй. Гэхдээ энэ одоо яг их материал нь муу юм уу? Яг үнэн бодиттой яг тэр прокурор татсан материал нь мөн үгүй юу гэдэг дээр бол бид нэр эргэлзэж байна. Тийм учраас их материалыг хараад хариулна. Ер нь хувь хүний гарт очих тийм боломж бол байхгүй. Мөрдөн байцаагч ч гэсэн одоо байхгүй шүү дээ прокурор шилжчихсэн учраас. Харин цагдаагийн ерөнхий газраас өгч байгаа тайлбараар бол прокурор шилжсэн хэргийн материалыг хувь хүн буйл мөрдөн байцаагч гэсэн өгдөг юм байна. Гэтэл улсын хурлын гишүүн Намтай хоёр ямар аргаар энэхүү яллах тогтоолыг өөрийн болгож энэ талаар Twitter хуудаснаа жиргсэн тодорхойг байна. Гишүүн Намтай хоёрын олон нийтэд дэлгэн харуулсан тус яллах тогтоолын хуурамч эсхийг хуулийн байгууллага тогтооно гэж байна. Өмнө нь улсын хурлын гишүүн Намтай хоёр намайг гин буруугүй гэдгийг удахгүй цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хэмээн мэдэгдэж байсан удаатай. Энэ бүх үйлдэл нь түүнийг албан тушаалаа уруулан ашиглаад заавар даалгавар өгөөд байна уу гэх харыг дагуулж байна.